цаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр цөмөрөө судалгааны талаар судалцгаая. За үүний тулд эхлээд research болон study энэ хоёр үгний ялгааг ойлгол зүгээр санагдсан. Яагаад вэ гэхээр хоёулаа Монгол дээр судалгаа гэж орчуулагдах гад байдаг учраас. За үүнийг энгийнээр тайлбарлах нэг жишээ бол мод болон мод. Мод гэхээр хичнээн ч мод байсан хамаагүй бүгднгийн бүхэлд нь нийлүүлээд нэрлэж байгаа ойлголт бол мод гэдэг нь тодорхой нэг мод. Ийм өндөртэй, ийм өргөнтэй энчээ барилж байгаа энэ мод гэдэгтэй яг адилханаар research гэхээр мод, study гэхээр тодорхой нэг мод байх нэ. За энэ дээрээ санаа аваад надад ямар санал байна гэхээр research гэдгийг судалгаа, шинжилгээ яг мод гэдэг шиг, харин study судалгаа, мод гэдэг шиг орчуулбал зүгээр санагцсан. За research буюу судалгаа, шинжилгээ гэдэг нь тодорхой нэг асуултанд хариулж улмаар шинэ ерөнхий мэдлэг бүтээж бий болгохын тулд датаг цуглуулад түүнийгээ боловсруулах төлөвлөсөн системтэй үйл явц юм а. За үүнийг нэг товчлоод хэлээч гэх юм бол шинэ мэдлэгийг бий болгох системтэй үйл явц. За үүний чухал шинжүүдийг бол төлөвлөсөн системтэй ямар нэгэн санамсаргүй тохиолдлын зүйл биш. Ингийн тулд шинжилгээ ухааны аргуудыг ашиглаж датаг цуглуулад боловсруулж байдаг. Тэгснээрээ тодорхой асуултанд хариулж таамаглалыг шалгаж байдаг байх нэ. Энэ бүхний үр дүнд энэ цаг хугацаа орон зайд орж байгаагаас илүү хэмжээний давсан шинэ мэдлэгийг бүтээх тэр үйл явц юм а. За study буюу судалгаа гэдэг нь тодорхой нэг зорилготой сонгосон хүн ам болон орчинд судалгааны загварын тусламжтайгаар хийгдэж байгаа судалгаа, шинжилгээний тодорхой нэг хэсэг юм а. За нэгсэндээ модны нэг мод гэдэгтэй адилхан судалгаа, шинжилгээний нэг хэсэг юм а. Жишээлх юм бол нэг төсөл, нэг туршилт, нэг асуумж судалгаа гэхүүд. За энэ ямар шинжүүдтэй байдаг вэ гэхээр өөрийн гэсэн өрнөц судалгааны асуулт юм уу зорилготой. За тодорхой сонгосон хүн ам болон газар баазтай тогтсон нэг судалгааны загвараар хийгдэж байгаа. Жишээлх юм бол агшингийн судалгаа, кохорт, эмнэлзэн туршилт гэх мэт. За тэгээд тогтсон цаг хугацааны хүрээнд тодорхой нэг судалгааны түвшиц бааз дээр хийгдэж байдаг. Ямар дата яаж цуглуулад хэрхэн анализ хийх вэ гэдэг өөрийн гэсэн ажлын протоколтой байдаг бахнэ. За судалгаа гэдэг нь эдгээр шинжүүдийг агуулж байдаг. За түрүүн судалгааны ажил нь өөрийн гэсэн тодорхой зорилго болон асуулттай байна гэсэн. За тэгвэл судалгааны асуулт буюу research question гэдэг нь юу вэ гэхээр тодорхой хүн ам өртөлт болон хүндлэнгийн оролцоо үр дүнгийн талаар тухайн судалгаагаар яг юу тодорхойлохыг зорьж байгааг нь илэрхийлсэн ойлгомжтой, төвлөрсөн, хариулах боломжтой асуулт байдаг. За энэ тухайн судалгааны загварыг бүхэлд нь тодорхойлж чиглүүлж өгдөг. Жишээлбэл их олон хэсэг нь, төвөр олон хэсэг нь ямар байх юм, ямар хувьсгчүүдийг цуглуулад ямар анализ хийх вэ гэдгийг нь хөтөл шийднэ. За мөн судалгааны загварын төрлийг нь тодорхойлж байдаг. Жишээлх юм бол агшингийн судалгаа юм уу, кохорт юм уу, эмнэлзэн туршилт юм уу гэдгийг нь. За дээр нь таарсан болгоноо цуглуулад эмгэгцэхгүй байх бус зорилготой төвлөрсөн байдлыг нь бол хангаж өгнө. За тухайн судалгааны асуулт нь судалгааны зорилго болон таамаглалтай шууд холбогдсон ийм онцгойтой байдаг байх нэ. За судалгааны асуултын бүх шинжүүдийг нийлүүлээд final гэж товчилж нэрлэдэг. За F гэдэг нь боломжтой юу гэсэн үг. Танд байгаа мөнгө төгрөг, цаг хугацаа, ур чадвар, төвөр дээр чинь үндэслээд энэ хүү судалгааг хэрэгжүүлэх боломж бий юу? Хоёрдугаарт нь танд болон шинжилгээ ухаанд ач холбогдол бүхий сонирхолтой байж чадах уу? Гуравдугаарт нь юу гişнэр нэмэх юм бэ? Аргын хувьд юм уу, хүн ам их олон хэсгийн хувьд юм уу, эсвэл түвшиц баазан шин юм уу гэдгээр. За тэгээд дөрөвдүгээр нь ёс суртахуун этикийн хувьд хүлээн зөвшөөрхийн аргагүй эрсдэл хор хөнөөл учруулалтгүйгээр хэрэгжүүлэх боломжтой юм уу? За тэгээд хамгийн сүүлд нь нийгмийн эрүүл мэнд, эмнэлзэн барагдах, тэгээд эрүүл мэндийн хамгаалалттай холбоотой бодлого боловсруулахад эсвэл ирээдүйн судалгаануудад хувь нэмэр оруулах үз хамаарал ач холбогдолтой юм уу? За судалгааны асуултны эдгээр бүх шинжүүдийг агуулсан байж байгаа нэ. За тэгэхээр энэ бүх шинжүүдийг мэдээд өөрийн судалгааны асуултаа оновчтой зөв гаргаарай. За дараа нь зайлшгүй мэдчих хэвээр бусад нэр томьёонуудыг жишээнүүдийн хамт тайлбарлах юм бол за нэгдүгürt нь research topic буюу судалгааны сэдв. За энэ бол маш өргөн хүрээний ойлголт. За жишээлх юм бол Rhinosinusitis medicamentosa буюу хамрын тусан оруудыг удаан хэрэглэсэнтэй холбоотой үүсэх хамрын саздын өвсөл. За дараагийнх нь research problem буюу за зарим номдэр research gap гэж хэлдэг. За энэ нь болохоор судалгааны асуудал.
асуулт биш, асуудал шийдэх ёстой зүйл гэсэн үг. Юу тодорхойгүй байгаа, ямар асуудал гараад байгаа вэ гэдэг нь. За жишээлх юм бол судалгаач хамрын тусаагуурыг удаан хэрэглэсэнтэй холбоотойгоор үүсэж байгаа үр дүн нь тодорхойгүй байна гэдэг нь. Мэдлэгийн зоргоо мэдэх ёстой зүйл нь гэсэн үг. За дараагийнх нь research question буюу түрүүний хэлсэн нарийн хариулт боломжтой зүйл байх ёстой. За жишээлх юм бол 2025 онд тухайн эмнэлгээр 4-өөс дээш 7 хоногоор хамрын тусаагууруудыг хэрэглэсэн насанд хүрэгчдийн дундах Renites medicamentosaгийн тархалт нь юу вэ? Хэд вэ гэдэг асуулт. За дараагийнх нь судалгааны зорилго. Энэ яг юу хийх гэж байгаа вэ гэдэг нь. За жишээлх юм бол насанд хүрэгчдийн дундах Renites medicamentosaгийн тархалтыг тодорхойлох гэдэг зорилго нь байх нэ. За дараагийнх нь research design болон study design-ы ялгаа. За research design гэдэг нь судалгааны хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөө, стратеги нь судалгааны асуултанд хэрхэн хариу өгөхийг тодорхойлсон бүтцэн. За энэ нь хэд хэдэн тусдаа биеэ даасан судалгаа болон үештуудаас тогтсон байж болно. За жишээлх юм бол сургуулийн өмнөх насны хүүхдийн тамхины утааны өвдөлт ба амны хүндийн эрүүл ахуй гэдэг сэдвийн хувьд холимог бүтэцтэй судалгааны загвартай байх нэ. Тодруулах юм бол аав ээжээс нь тамхитай холбоотой асуумж судалгаа авчи, хүүхдийнх нь амны хүндийн эрүүл ахуйг нь үзлэхээр тодорхойлё гэсэн юм холимог бүтэцтэй. За study design гэдэг нь энэ хэлээд байгаа судалгааны програм дотор байгаа аль нэг эмпирик судалгааны арга нь туршилт судалгаа гэсэн үг. За түрүүний хэлсэн энэ жишээн дээр тэдгээр сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн буйлны нөхцөлжлтийн тархалтыг нь хэмжих юм бол бид нэр агшингийн судалгааны загварыг ашиглаж тэдгээр хүүхдүүдийн буйлны нөхцөлжлтийн тархалтыг нь орчны тамхины утаанд өвддөггүйгээр нь ялгаж судлая гэх юм бол кейс контрол загварыг ашиглажна гэсэн үг. За дараагийнх нь судалгааны загварууд. За судалгааны загваруудын талаарх ерөнхий андлыг цөмөр өнөөдрийн удирдгал хичээл дээр ярилцаад дараагийн хичээлээс эхлээд загвар тус бүр дээр нь ярилцъя. Бүгд өөрөөр ингэсэн өөрмөц онцлогтой давуу болон сул талуудтай байгаа. Тэдгэрийг мэдэх нь маш их чухал. За тэр нь тооны болон чанарын холимог гэдэг ангилчин. Тооны гэхээр мэдээж хэрэг тоон дата ашиглаад статистик хийх боломжтой. Ингэснээрээ давтамж, тархалт, хамаарал, эффект сайзыг бол хэмжиж яадаг. Харин чанарыг гэдэг нь болохоор текст, ярилцлага, ажиглалтыг бол ашиглаад улмаар тухайн зүйлийн утга учир, туршлага, үйл явцыг бол тодорхойлж яадаг. Харин холимог гэхээр энэ хоёр аргуудыг хослуулан хэрэглэнэ гэсэн үг. За чанарын судалгааг бол дотор нь 5 төрөл байдаг. За тэдгээрийн талаар цөмөрөө дараагийн хичээл дээр тус бүр дээр нь ярилцаад кейс ажиллана. За тоон судалгааг бол дотор нь ажиглалтын болон туршилтын ангилна. Хэрвээ судлаач ямар ч оролцоогүйгээр зөвхөн ажиглаж явах юм бол ажиглалтын судалгаа, харин судлаач ямар нэгэн интервеншн хүндлэнгээ оролцоо хийж явах юм бол туршилтын буюу интервеншнл судалгаа гэдэг ангилждаг. За observation-ыг дотор нь зөвхөн дүрслэлээ илэрхийлж байвал descriptive, тооцоод анализ хийж байвал analytic гэдэг дахиад хоёр ангилжна гэсэн үг. За энэ шар дээр байгаа бол чухал мессеж хэрвээ тухайн судалгааны exposure нь харинда natural байх юм бол ажиглалтын судалгаа, харин судлаач ямар нэгэн зүйл хийж байвал энэ бол туршилт юм аа. За эдгээрээс хүн болгоны толгой даралж мэдчих хэвээр чухал загварууд бол энэ шараар үзүүлсэн хэсгүүд байгаа. За энийг хэрхэн ялгадаг болох вэ гэдэг бяцхан зөвлөгөө өнөөдрийн удирдгал хичээл дээр өгнө. За түрүүний хэлжсэн чанарын болон тоон судалгааг хослуулсан холимог судалгаагаа дотор нь дараалсан болон зэрэгцсэн хоёр ангилждаг. Нэгсэндээ чанарын судалгаа яваад араас нь тоо явах юм уу? Эсвэл тооны судалгаа яваад араас нь чанар явах юм уу гэдэг дараалсан. Эсвэл энэ хоёр нь хослоод зэрэгцээд явж иж болох ийм аргууд байдаг байна. За цаг хугацааны хувьд бол зөвхөн нэг цаг хугацаанд бүгднийг хэмжиж байгаа буюу одоо үүнийг snapshot зураг авахтай адилхан гэж хэлдэг. Тийм агшингийн судалгаа эсвэл цаг хугацааны дагуу дагаад давтаж хэмжилтүүдийг хийгээд байдаг. Дагсан судалгаа гэсэн ийм хоёр үндэс хэсэгт хувадаг байна. За чиглэлийн хувьд prospective, retrospective, ambidirectional гэдэг гурван үндэс хэсэгт байна. Prospective гэхээр одоо цагаас ирээдүйлөө буюу цагийн зүйний дагуу судалгаа хийдэг бол retrospective гэдэг нь эсрэгээр цагийн зүйний эсрэг чиглэлтэй бол үр дүн болон exposure-ыг тооцдог байна. Харин ambidirectional гэхээр зарим хэсэг нь өнгөрсөн тэгсэн, зарим нь ирээдүйлөө чиглэсэн байж болно гэсэн үг.
За түрүү хэлжсэн энэ шалгалт хэсгүүд бол үндсэн 6 загвар хүн болгон судлаач эмч болгон мэдчих хэвээр хэсэг байгаа. За үүнийг нэг товчхон тайлбарлаад өнөөдрийнхөө удирдгал хичээлийг дуусгая. За нэгдүгürt нь ажиглал судалгааны descriptive дотор байгаа case report болон экологийн судалгаа. За descriptive гэхээр судалгааны ажиглалтын бүлэг гэж байхгүй. Чадлын хувьд бол нэлийн хязгаарлагдмал ийм судалгаанууд байдаг. Гол нь ямар дата ашиглаж байгаа вэ гэдгээсээ хамаарат хэрэг бүлгээр нь бүр улс орноор нь аймаг цумаар нь ч юм уу бүлгээр нь үүсгэсэн датаг ашиглаж байвал экологийн судалгаа, харин хүн болгоноор нь гаргасан датаг ашиглаж байвал case судалгаа гэж явчихна гэсэн. Аль аль нь харьцуулах бүлэг байхгүй хүч чадлын хувьд бол нэлийн хязгаарлагдмал аргууд байна. За дараагийнх нь хамгийн шилдэг хүчирхэг арга бол эмнэлзэн туршилтад судалгаа. Энэ хувийн дата хэрэг байгаад хэрэг судлаач өөрөө интервеншн хийх юм бол шинэ нэмжлэгийн арга турших юм бол энэ эмнэлзэн туршилтад судалгаа болдог. За энэ бол нотлохын суурилан ангаах ухаан гэж ярьдаг. Тэрхүү нотлохоо гаргах хамгийн хүчирхэг арга нь байдаг. За гол нь судлаач өөрөө ямар нэгэн хүндлэнгийн оролцоо шинэ зүйлийг турших ёстой гэсэн үг. За дараагийнх нь ажиглал судалгааны аналитикийн хувьд бол энэ гурван загвар маш түгээмэл хэрэглэгддэг. Хүн болгон мэдж явах ёстой. Эдгээрийн онцлог гэвэл харьцуулах бүлэгтэй тэгээ таамаглаж шалгах чадвартай байдаг. За энэ гуравтай холбоотой exposure болон outcome гэдэг хоёр үгийг сайн мэдж явах ёстой. За exposure гэдэг нь болохоор өртөлт нөлөө, харин outcome гэдэг нь үр дагавар байгаа. За тэнгууд энэ exposure outcome хоёр нь цаг хугацааны хувьд хэрхэн дараалсан бэ гэдэг дээр үндэслээд энэ гурван судалгааны загвар үүсэж байгаа. Хэрвээ exposure болон outcome нь ижил цаг хугацаанд үүссэн байх юм бол cross sectional study. За энэгээр та бүхэн зөвхөн тархалтыг л тодорхойлох боломжтой. Харин exposure нь outcome-ийн өмнө байгаад үр дүнгийн дагаж судалж байвал cohort судалгаа. Харин exposure нь outcome-ийн дараа байгаад өмнөх сторо түүхээ асуумжаараа судалж гаргаж ирж байвал case control study болдог байх нэ. За энэ гурван судалгааны хувьд хүч нь ийшлэх тусам сайн, ийшлэх тусам сул байдаг. За шинжлэх ухааны, анагаах ухааны нотлохоо үүсгэх чадвараар нь судалгааны загваруудыг мөн ранглдаг. За доошлох тусам хүчин суларч яадаг дээшлэх тусам бол хүч талдгаа. За жишээлх юм бол түрүүний ажиглал судалгааны аргууд энэ пирамидын доогуур орж идэг болвол за интервеншнтэй эмнэлзэн туршилтад судалгаа нь бол нэлийн нотлохоо өгөх чадвараараа сайн арга байдаг байх нэ. За энэ пирамидын цэц нь бол systematic review болон meta analysis байдаг. За энэ хажуудалд байгаа хэсэг бол шинжлэх ухааны нотлохоо өгдөггүй мэдээллүүд байна. За жишээлх юм бол одоо YouTube, social media гэх мэт байх нэ. За дараагийн хичээл дээр бид судалгааны загвар болгоныг нь бол тус бүр дээр нь ярилцах болно. Анхаарал тавьсан баярлалаа.